Амьдралын утга учир олон зүйл дээр оршдог. Амьд байх, амьдрах гэдэг энэ хоёр үг утга ойролцоо сонсогдох боловч эргцүүлэн бодоход маш том ялгаатай. Хүний хийх үйлдэл, тэмүүлж байгаа тэмүүлэл, зорж байгаа зориг, өөрийгөө үнэлж байгаа үнэлэмж энэ бүгд таныг илэрхийлнэ. Хэрэв та энэ бүх үйлдэлийг хийж чадахгүй хүрвэл яах вэ? Хинт хандах вэ? Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн багш, анагаах ухааны магистр Эрдэнэ Цэцэг, мөн зочдын хөтлөгчөөр анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн багш, анагаах ухааны магистр Булган Чимэг нар хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр би нэг юм сонирхоод байна л да. Хөдөлмөр засал гэх нэрийг сонсоод хүмүүс бол энэ хөдөлгөөний засал уу ч гэдэг юм уу те ингээд ойлгоод ах шиг нь. Надад хүртэл эхлээд тэгж бодогдчихжээ л да. Тэгтэл энэ хөдөлмөр засал гэдэг маань юу юм бэ? За мэдээж ойлгомжтой. Эмнэлгийн нэг мэрэгжил тийм үү? Анагаах ухааны нэг мэрэгжил. За тэр дотроо сэргээн засгийн мэрэгжил. Гэхдээ тэр эмнэлгийн бусад мэрэгчлэнүүд бол тухайн хүний биед байгаа, бие махбодод байгаа өвчин эмгэг өөрчлөлт тэр өвчнөд нь илүү чиглэж ажилладаг. Харин хөдөлмөр засалчид болохоор тэдгээр өвчин эмгэгийн улмаас тэр хүний амьдралд нь үйл ажиллагаанд нь бие махбодын үйл ажиллагаа өдөр тутам хийдэг үйл ажиллагаанд нь гарсан үр дагаварт нь илүү анхаарч ажилладаг. Хөдөлгөөн засал гэж андуурдаг. Мөн дээрэс нь хөдөлмөрийн эрүүл ахуйч, хөдөлмөрийн орчныг шинжиж гэх мэтээр бас андуурах тохиолдол байдаг. Хөдөлмөр засал гэдэг энэ шинжилгээ ухаанд хөдөлмөр гэдэг үгийг бол ерөнхийд нь товчоор хэлэх юм бол хүний хийдэг бүх л зүйлийг хэлж байгаа. За одоо нэг хүнээр одоо төсөөлөе л да тийм ээ одоо өөрөө ч байд юм би ч байд юм уу. Орноосоо босоод хөлдөө тавчгаа углаад яваад бийцсэн тийм үү. Гар нүрээ авгаан, шүдээ авгаан, за усанд орно ч гэдэг юм уу. За тэг өглөөнийхөө цайг бэлтлээ, уулаа, хувцас өмслөө, ажилдаа явлаа. За ажилласаа тараад одоо яг кино үзсэн гэдэг юм уу тий. Нэг найзуудтайгаа сууж гэдэг юм уу. За буцаж гэртээ орой ирээд өдөр тутмын үйл. Тий ингээд хүний хийдэг бүх л юм чинь хөдөлмөр. Тэр байтгаа унтах, амрах хүртэл хөдөлмөрийн нэг хэлбэр гэж бид нар үздэг. Одоо хүмүүс ингээд нэг цаг наргуу ажилласнаасаа болоод чөлөө цагаа өнгөрүүлэх тийм цаггүй болдог. Ийм учраас хөдөлмөр засалчид хүмүүсийн бас хөдөлмөрийн тэнцвэртэй байдал нь ямар байна вэ гэдэгт бас үнэлгээ хийдэг. Ингээд нэвтрүүлгийн ихэнд бид хоёр ярилцаад өөрөөс чинь нэг юм хөдөлмөрийн тэнцвэртэй байдлыг чинь шалгах нэг үнэлгээ авъя гэж бодсон юм аа. Энийг юу ч гэсэн ингээд нэвтрүүлгийн явцад ингээд бөглөж байгаарай. Их ойлгомжтой тайлбарын дээр нь бичсэн байгаа. Хөдөлмөр заслыг амьдрал дээрээ өөр дээрээ одоо туршиж амжилттай үр дүнд хүрж аваа нэгэн эрхэм зочныг урьж байна. Нэвтрүүлгийн оролцогч Болор Чулуун таныг урья. Сайн байна уу та? Сайн байна уу? Та яг яагаад ийм байдалд орчвоо? Ямар учир шалтгааны улмаас? За энэ одоо бас 8 жилийн өмнө 2010 он. Яг уу гинтийн юм шиг боловч олон удаагийн мэдээж мэдрэмж одоо мэдчихсэн гол зүйл бол одоо даралт их өндөртэйгөө бол мэдсэн 4 жилийн өмнө. Тэгэхээр чинь 6 оноос явах нь ш 2000. Тэр үеэс эмч надыг өндөр даралттай удамшсан гэдгийг тодорхойлсон боловч тэр үеэс эхлээд уух хэвээр маа зохисоор зөв үүдгөөс явсаар байгаа ажлын бас ачааллыг дэртэй нөлөөлөд гинтийн харуулт болсон л доо. Тэгээ энэ тархины харуулт бол ер нь хүмүүс гинтийн гэж ярьдаг боловч яг үүнд гинтийн биш гэдгийг бол ойлгосон. Тэгээ энэ юу болсноо дараа нь ойлгоогүй юу болсноо мэдэхгүйсэн. Ер нь тэр үйл явцыг эргээд санах юм бол 18 жилийн өмнө бол энэ хүмүүс яаж зогсоод яваад байгааг ойлгохгүйсэн. Тийм мэдрэлийн нэг тийм үйл явдал болчих юм байлаа л да. За. Тэгээд хөдөлгөөн заслын эмчилгээнүүд ихэлсэн. Тэгээд яг босч ирсэн. Босох явцдаа л ингээд эргээд бусдын дунд орох боломжууд бий болсон л гэсэн. Энэ бол мэдээж мэрэгчлээ сайн хүмүүсийн ач байна. Орсон. Тэгээд бас энэ хөдөлмөр заслын үр шимээр. Тийм ээ. Тэгэхээр би бас энд хөдөлмөр засалж тунгалагийг бас өрмөр байна. За тунгалаг таныг урьж байна. За сайн байна уу? Энэ өдрийн мэд төргий. Баярлалаа.
За. Манай Балар Чаланга энэ өдрийн мэндийг хүргэе. За мэднэ хүргэе. Таны дуртай золтон кофе гэж байгаа штэ. Таны одоо энэ хийж байгаа үйл явц нөгөө талаараа нэг тал ингээ хөдөлмөр болж өгдөг. Одоо л ингээд кофегаа ингээ чанцгаах уу? Кофе чангаа хүртэл хоёлаа ингээ байрлаа зөөхөн мэдчихэж байгаа штэ. За. Тэгэхээр та өөрөө сайн хилээд гараа би тэрнийхэн дагуу байна шүү. За. Уутыг яаж задлах уу, кофег яаж гаргах уу гэдгээс бүх юм эхэлж байна. Одоо энэ хүний барьж байгаа үйл явцаас нэхлээд тухайн хүнийхэн хөдөлмөр болоо явчихж байгаа. Тэг яг ерөнхийдөө миний өөрийн амьдралаас сурч ойлгож байгаа нэг зүйл бол юуны түрүүнд нэг номерт бол энэ цаажилтаа талаа ерөөсөө огт хүн мартчихдığım шиг байна. Мэдрэхэ болчдөг учраас мартах жоох. Тэгээ нэгэнд мэдрэхгүй байгаа юм чи яаж тэрийг санах вэ? Тэгэхээр түүнийг эргэн сануулахын тулд үргэлж түүнд анхаарал тавьж байнгын баруунттай гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Тархинд тэгж нөлөөлөх замаар идэвхтэй дасгал руу шилждэг юм байна гэж би ойлгосон зүг үү тийм яг нь. За ингээд энэ талаа ямар ч тохиолдолд мартах ёсгүй учраас энэ талаас ингээд барьчихж байгаа. За тэгээд түүнийг хэрхэн яаж ашиглах вэ тухайн хүний өөрийн одоо нөхцөл байдал харуулна. Одоо энд чинь тохой мөр гэд бүгд ажиллагаад орж ийн тий. Тэгээ энэ үйл хөдлөлүүдээ ер нь буруу хийвэл бас буруу хөдөлгөөнтэй тийм хэлбэртэй тогтчихдээ юм шиг байна. Миний гарын одоо баруун талын нөхцөл байдал өнөөдөр болоод яг 100% мэдээ орцсон гэж арай хэлэхгүй. Тэгэхдээ би өөрөө энийг мэдэрч одоо хизээч энийг орхидгүй ямар ч тохиолдолд энийг хэрэглэнэ гэсэн үг. Баруун талын саажилттай энэ хэрэгтүүдэд яаж нөлөөлж байгаа вэ? Одоо хүн ингээд одоо энэ үйл явцыг тэрэмжиж авч ингээ мөрний болон тохооны гээд мууган гарал сарууныгээ бүх нарийн нийлмэл бүх булчингууд ингээ зэрэг ажиллаж байгаа. Тэгээд яг тэрэмж үйл явцынхыг хорооны болохоор нарийн нийлмэл хөдөлгөөн ингээ татгах болгон чимхэг үйл явцыг илүү ингээ мэдрүүлж өгч байгаа. Тухайн одоо үйл явдлын мартагдсан зүйлийг нэргэн ингээс дахин ингээ сэргээж байгаа. Тэгээд дахин ингээ мэдээлэл очоод энэ хүний одоо баруун гар нь ажиллаж байгаа юм байна шүү гэдэг тийм үйл явцыг нэг тархинд нь одоо дахин мэдээлэл оруулах гэсэн. Алдж байна, чадахгүй гэж юусоо бодож болохгүй юм шиг байна. Чадахгүй, болохгүй юм гэж байж байхгүй тийм. Гол нь бидний хөдөлмөр биднийг өөрчилнө. Та кофегаа хийжээ. За тийм. Би Эрдэнэ цэцэг эмчтэй мөн болгон чимэг зочин хөтлөгчтэйгээ бас. За ойлголоо. Нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. За тэгэхээр сая бол яг бодит жишээн дээр бид нэр үзлээ. Тэгэхээр энэ хөдөлмөр засалч гэдэг маань харвалттай хүмүүстээр ихэвчлэн одоо энэ эмчилгээг хийж байна. Харуулт гэдэг зүйл бол Монгол улсад бас нэлээд одоо өвчлөлийн тэргүүлэх шалтгааныг эзэлж байгаа. Үзэгчтэй ойлгомжтой болгохын тулд энийг тархийг бид нар компьютерийн хард гэж төсөөлье тий. Тэгэхээр чи хард одоо тэр дотор маш их чухал мэдээлэл байгаад хард гэмтэх юм уу эсвэл одоо хард вирусдэх тийм тохиолдол гардаг штэ. Тэгэхээр чин компьютер ажиллаж чадахгүй болно тий. Тэгэхээр нэгэнт одоо эвдэрсэн байгаа хард руугаа дахиад бид нар шинэ мэдээлэл хуулж үйл ажиллагаагаа цааш нь үргэлжлүүлэхийг бодно шүү дээ тий. Тэгэхээр тэр дамжуулж байгаа мэдээлэл буюу одоо тэр хийгээд байгаа тий. Кофе бол одоо кофе бутлаад байгаа тэр үйлдэл эдгээр чинь бүгдөө одоо зөв байх хэрэгтэй. Зөв үйлдэл хийж гинөө буруу мэдээлэл тэр хард руу дамжуулж гинөө үгүй юу гэдгийг яах нь хөдөлмөр засалч маань өөрөө одоо хараад хянаад зааварлаад одоо зөвлөгөө өгөөд байж чаддаг гэсэн үг л дээ. За өдрийн минь Дарамбалтха. Өдрийн минь. За тай бариад амруугаа артуулах тасгал хийж байгаа. Энэ болохоор танд зорилготой хөдөлгөөн хийх юм бол танд илүү хурдан тархины мэдээлэлд ч илүү хурдан очих гэсэн үг дэлгэлтэй. Тархинд цус хараахад мэдрэлийн эсүүд эргэн сэргэхгүйгээр гэмтдэг. Энэ үед зөв үйлдэлийг олон дахин хийснээр мэдрэлийн эсийн шинэ бат бөх холбоос үүсэж тархинд мэдээлэл дамжуулах, боловсруулах үйл явцыг сэргээдэг. Оо сайн. За аяган дээр нөгөө уус аяган дээр авчиж хоёул аяга хураана. Хийх шаардлагатай үйлдэлээ бусдын тусламжгүйгээр биедан хийж сурахад хөдөлмөр заслын тусламж зайлшгүй шаардлагатай байдаг. Сая та бүхэн хөдөлмөр засал эмчилгээтэй үзэж танилцсан. Одоо хөдөлгөөн засал эмчилгээ маань болохоор ялангуяа тухайн хүнийг орноос босох, босод суух, алхах, эргээд нөгөө нэг ажиллаа хийх гээд ялангуяа том үеийнүүдийг хамарсан юм далаацтай юм дасгал хөдөлгөөнүүдийг бол хийдэг байгаа. Хөлийн артлын булчингууд ч юм уу тий харуултаасаа болоод чангарах тийм тохиолдлууд байдаг. Тийм учраас эхлээд ер нь дасгалыг дандаа идэвхгүйгээр сунгалтын дасгалаас ер нь бол эхэлдэг байгаа л да. Ер нь бол тухайн хүнээсээ яг асуугаад эхний ээлжинд бол ер нь бол
Түнхний үе болон өвдөг тэгээ шагаа үенүүдээс ахвал ер нь бол дасгалууд хийгээд явна. Хүн ер нь дуртай юм хийж байхдаа ажиглалтай байдаг шүү дээ, тий. Тийм хүн өөрийнхөө сонирхдаг юм хийхдээ дуртаяа хийн. Тэр хүний огт сонирхдаггүй дургүй юм маань хийлгэх гэх юм бол юм хийхгүй шүү дээ. Тийм учраас хөдөлмөр засалчид одоо тэр үйлчлүүлэгчтэй юу хийлгэж юу хийлгэж энэ хөдөлмөр заслаа хийх вэ гэдгээ сонгохдоо үйлчлүүлэгчээс асуудаг. Хамгийн түрүү та юугаа хийж сурмаар байна? Тэ? Хамгийн түрүүнд таны хувьд юу чухал байна уу? Хоолоо нэг талхандаа маслж өрөхөд ичих чухал байна уу? Эсвэл гар утсаа, ухаалаг утсаа ажиллуулчих чухал байна уу? Тэгэх юм бол тэр маслж өрөх бол хэрэггүй. Би эхлээд юу ч гэсэн утсаар нэг хүүхэд рүүгээ ярьчдаг бол их юм бол тэр үнтэй утсаа яаж ашиглах дээр нь л ажиллана гэсэн. Хөдөлмөр засалч маань маш олон салбарт ажилладаг, өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулдаг байгаа. Тэгэхээр та бүхэнд ойлгомжтой болохын тулд дараах видеог бид хамтдаа үзээд ямар салбарт ажилладаг болохыг үздэцгээе. Хөдөлмөр засалч нь олон салбар нэгжид хүрч ажилладаг. Хүүхдийн эмнэлэг, сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн төв, сэргээн засах төв, яаралтай тусламж, ахмадын асрамжийн газар гэх мэт олон нэгжид тусламж үйлчилгээгээ үзүүлдэг. Саний бичлэгээс ингээд үзэхэд хөдөлмөр засалч хаана ажилладаг болохыг ойлгосон баг тий. Тэгэхээр Монгол улсад мэргэжлийн хөдөлмөр засалч маань одоо анх төвсөж гараад цөөхөн хэдэн байгууллагад ингээд ажиллаад авчин тийм үү. Тэгэхээр ер нь хөдөлмөр заслын шинжилх ухаан гэж юу юм бэ? Дэлхийн түвшинд ямар хүчтэй байгаа юм? Монгол улсад ямар байгаа талаар Эрдэнэс зохиогч маань үзэгчдэд тайлбарлаж өгнө үү? Энэ хөдөлмөр засал гэж шинжилх ухаан бол дэлхийд 100 гаруй жилийн өмнө үүсч өгсөн байна. 100 гаруй жил болсон. Энэ үйл ажиллагаа ингээ хөдөлмөр засал гэж нэрлэе. Ийм үйл ажиллагаа явуулъя гэдэг ингээд өөрийнхөө мөн чанар, зорилго бүх юма тодорхойлоо гаргаж ирсэн юм шиг. Одоогоор бол дэлхийн хөдөлмөр заслын холбооны гишүүн одоо 100 шахуу орн байна, 92 орн байна. За Монголын хувьд бол 2014 онд анх удаага энэ мэргэжилтний бэлтгэхээр анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургууль дээр энэ хөдөлмөр заслын ангийг нээгээд анхныхаа эсэлтийг авсан. Тэгээд 2018 онд одоо 18 оны хавар тий өнгөрсөн хавар эхний төгсөгчд төгсөж гараад за тэгээд шаасны нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлэг за сэргээн засах хөгжлийн үндэсний төв за хүүхдийн клиник совилал мөн тархины саажилттай хүүхдийн цэцэрлэгийн ажлын 10 дугаар цогцлбор гэдэг ийм газрууд дээр манай төгссөн хөдөлмөр засалчид одоо ажиллаж эхэлж байна. 日本で作業療法士はとても多くいます。今10万人 Япон улсад хөдөлмөр заслын шинжилгээ ухаан өндөр түвшинд хөгжиж 10,000 гаруй хөдөлмөр засалч шаардлагатай байгаа бүх салбарт ажиллаж байна. Харин Монгол улсад шинээр хөгжиж анхны хөдөлмөр засалчид тусламж үйлчилгээгээ үзүүлж эхэлсэнд баяртай байгаа. Хэдийгээр Монгол улсад цөөхөн мэргэжилтэн ажиллаж байгаач бид өөрсдийн дадлаг туршлагаа хуваалцаж цаашдын хурдцтай хөгжилд хувь нэмэр оруулан хамтарч ажиллах болно. これからもっともっと多くの作業療法士が多くなっていくという違いがあると思っています。 Тэгэхээр би бас тэнд харж байна л та. Хүүхдийн хөдөлмөр засал гэж юу вэ гэдэг. Одоо тэнд манай дэлгэцэн дээр байна. Тэгэхээр энэ бас тустай онцлогтой байх тийм ээ. За энэ талаар булгаа эмч хэн гэдэг зочин өрсөн байгаа вэ? Тэлмүүнийг урьж байна. За хүүхдийн хөдөлмөр заслын хэмжлэг нь хүүхдийг бие даасан насанд хүрэх болоход бэлтгэх үүнд шаардлагатай байгаа ур чадваруудыг сайжруулахад чиглэж ажилладаг. За хүүхдийн хувьд гол хөдөлмөр бол тоглох болон одоо альваад суралцах мөн бусад хүүхдүүд болон хүмүүс мөн хүрээлэн орчинтойгоо харилцаа холбоо үүсгэх явдлыг хилдэг. За хөдөлмөр засалч бол одоо хүүхдийн хөдөлмөр дээр тулгуурлаад одоо тухайн хүүхдэд тоглох байдлаар ажиглалт явуулж үнэлгээ хийдэг байгаа. За энэ хүү одоо үнэлгээний дээрээ болохоор одоо тухайн хүүхдийн тоглох чадвар мөн одоо сургуульд одоо орох бэлтгэлтэй байгаа эсэх мөн нийгэмд гараад одоо биеэ авч явах чадвартай байгаа эсэх мөн оюун ухаан танин мэдгүй үйл ажиллагаа анхаарал ой тогтоолт зэргийг одоо үнэлж ажилладаг мөн тухайн хүүхдийн одоо өдөр тутмын үйл ажиллагаанд бие дааж оролцох чадвар байна уугүй юу гэдгийг тодорхой хэмжээний үнэлгээ хийж ажилладаг байгаа.
Тэгэхээр Тэлмүн нэг юм асууя. Одоо ингээд хүүхэд болгон чинь өөр өөрийн гэсэн характертай байгаа. Тэгэхээр тэр характер маань одоо хийх үйлдэлээсээ шалтгаалаад янз штэ. Зарим нэг нь их хөдөлгөөнтэй, зарим нь ном. Тэр номоо хүүхдийг хөдөлмөр заслаар одоо тийм сэргэлэн цовоо ч юм уу одоо юу гэдгийг тийм болгоно гэсэн үг үү? Би ингэж ойлгож байгаа нь зөв үү? Тэгэхээр хөдөлмөр засалж бол одоо маш олон төрлийн одоо шалтгаантай одоо өвчин эмэгтэй хүүхдүүд тэрч байтгам уу эрүүл хүүхдүүдтэй ч гэсэндээ ажилдаг. За одоо нөгөө таны хэлсэнчлийн номоо зэрэг хүүхдүүдтэй одоо хөдөлмөр засалж ажилтгүй гэж штэ тэ. За энд хүүхэд бол одоо эрүүл хүүхдтэй ордог тэ. Тэгэхээр эрүүл хүүхдтэй хөдөлмөр засалч маань одоо яг хөгжлийнхөө ямар төвшөнд байна вэ? Тухайн хүүхэд одоо яг тухайн наснда тохирсон ямар төвшөнд байгаа вэ гэдгийг харьцуулж үнэлээд тэгээ түүнд тохирсон эмчилгээний аргыг боловсруулад явдаг байгаа. Бидний үед ийм юм байсангүй шүү дээ. Яг үүндээ бол энэ хөдөлмөр засал гэдэг тухай би өнөөдөр л анхудаа л сонсч байна. Тэгээд болорчлоо ах маань бас кофе маань болсон байна. За мэдээж кофе маань одоо амттай болсон байх гэж бодож байна. Ягаад гэвэл энэ саажилтай гарын бүтээл учраас их хөдөлмөр орсон байгаа учраас та нар маань энийг амсаад. За би ямар ч бас одоо аяглаадах юм. Ингээд альва хийж байгаа ажил болгон дээр саажилтай гараа хэрхэн яаж оролцуулж явах гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Мэдээж аюулгүй сахгүй болохгүй. Энд чинь өөрөө дутуу бас мэдээтэй нөхцлүүд байна. Гар маань бүрэн хэмжээнд одоо бүрэн мэдээ орсон биш байна. Тэр болгон дээр нэг халуун ус, бусад төрлийн аюулгүй байдлаа үргэлж сахичихгүй бол мэдээж хүн болохгүй. Гэхдээ хүн ямар ч тохиолдолд үнийг хизээч одоо энэ гарын хөдөлмөрөөр бол хизээч орхиж болохгүй гэж ойлгож. Тэр итгэл хүмүүс одоо гараа чадахгүй гэдэг бодлоор одоо ханддаг үргэлж. За ингээд кофе минь дажгүй болсон болов уу гэж найдаж байна. Та нартай сайхан кофегаар дайлъя. За би бас өөрөө хүргэж өгнө. Энд чинь бас надад бас өөртөө нэг чухал. Тийм. За ингээд жоохон чанга ингээд зүгээр. Би таар өөрөө авчирч өгнө. За энэ маань хүртэл өөрөө хөдөлмөр засал явагдаж байна л гэсэн. Энэ аягийг угаах дасгал гэдэг бол ерөөсөө тэр чигээр бас их том бас дасгал юм байгаа. Ерөөсөө миний одоо сонсч мэдсэн тэр газарт очиж хийдэг дасгал нь ерөөсөө аяг угаах. Хүмүүс бас аягийг угаахдаа аяга хагалчихгүй гэж санаа зовдөг. Аяг хагарч л яг хамаагүй. Аягийг бол угаад сурах нь чухал. Тийм. Ялангуяа саажилтай хүүхдтэй хүмүүс их байна. Тархины саажилтай. Тэд нар маань хүүхдүүд нь аяг унгаад хагалчихна гэдгээр ханддаг тэр их бур. Харин аль бол хагарсан ч хамаагүй аягийг угаалгадаг, хэрэглүүлдэг байх тусмаа юм эрг өөрчлөлт маш сайн гарнаа гэж боддог. За, танд баярлалаа. За, цаашдынх нь ажил хөдөлмөрт хамгийн сайхан бүхнийг хүсье. За, тунгалагчд баярлалаа. За, баярлалаа. За, сүүлийн жилүүдэд ер нь бол аутизмын тухай бол их ярьдаг боллоо шүү дээ. Тэгэхээр аутизмтай хүүхдийн талаар аутизмын одоо онцлог гэж юу юм те? Тэр хүүхдийн тархинд одоо яг юу болоод байгаа? Яагаад гэдэг талаар энэ дээр хөдөлмөр засалж яаж тусалдаг талаар бидэнд ярьж өгнө. За аутизмтай хүүхдүүдийн мэдрэхүүн байдал нь одоо маш одоо энгийн жирийн хүүхдүүдээс маш өөр байдаг. За жишээлбэл одоо энэ өрөөнд байгаа одоо энэ гэрлийг хүлээж авах байдал нь аутизмтай хүүхдүүдэд нэг бол маш хэтэрхий их, нэг бол маш бага зэрэг одоо ийм хоёр өөр байдлаар илэрдэг байгаа. За ихэвчлэн бол одоо мэдрэхүүн байдал нь хит их тухайн хүүхэд одоо гадны дуу чимээ, гэрэл, одоо хүмүүсийн ярьж байгаа энгийн одоо ярианууд байна те, ярианы темп, мөн одоо радио, телевизээр гарч байгаа дуу зэргийг нэг маш хүчтэйгээр хүлээж авч одоо дотроо ингээд ийм бухимдал одоо тийм стрессийн байдал үүснээрээ хүүхэд өөрийгөө зохиох гэмтэх зэрэг одоо ийм шинжүүд илэрдэг байна. За баярлалаа. Тэлмүн эмчтэй. За сая бидний ярианаас дэлхийд ямар түвшинд төгссөн Монгол улсад тун саяхан хөгжиж, шин төвтөмдөө хөгжиж байгаа энэ салбарын талаар ярьлаа л да. Тэгэхээр өмнө нь одоо Монгол улсын зарим Монгол улсад энэ хөдөлмөр засал хараахан хөгжиж амжаагүй байх үед хөдөлмөр заслын тусламж үйлчилгээг гадаад оронд буюу одоо гадаадын өндөр хөгжилтэй орнуудад хөдөлмөр заслын тусламж үйлчилгээг аваад
тодорхой одоо амжилттай байгаа хүмүүсийн төлөөлөл болгож бид нэвтрүүлэхдээ Ойд ахыг урьж оролцуулж байна. За тэгэхээр Ойд ах хөдөлмөр заслын одоо таны амьдралд тохиолдсон тий хөдөлмөр заслын тусламж үйлчилгээ гэж яг юу байсан, ямар үр дүнтэй байсан талаар одоо үзэгчд маань ярина уу? За баярлалаа. Хөдөлмөр заслыг би өргөөшөө нэг яриа тий. Тэг өргөөшөө гэдэг нь маань юу гэхээр ганцхан Ойдыг хамаараагүй. Би нэгэн гадны өндөр хөгжилтэй оронд суралцах завшаан тохиолдоход надтай хамт манай гэр бүлийн хүн, миний бага насны хүүхэд хоёр хамт явсан. Тэгээ хөдөлмөр заслын үйлчилэг маань зөвхөн надад хамаараагүй. Яагаад гэхээр миний амьдралын орчин миний гэр бүл учраас манай гэр бүлийг бүхэлд нь авсан гэсэн үг юм байна. Тэгэхээр яасан бэ гэхээр намайг сургууль явахад суралцахад туслахын зэрэгцээгээр сургуультай холбоотой бүх асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ манай эхнэрийг жишээ нь гэхэд хэлний курсэд оролцуулсан байгаа. Манай хүүхдийг цэцэрлэгт оруулсан байгаа. Манай гэр бүлийг бүхэлд нь тухайн улс оронд амьдарч байх нийгэмшигт нь туслах тэр процессд нь бас оролцсон байгаа хөдөлмөр засалчид. Тэгэхээр өргөөшөөгөө бол ярихаараа нөгөө нийгмийн хамгийн жижигхэн нэгж болох гэр бүлд нь бүхэлд нь нөлөөлж байгаа. За одоо би гүнзгий талаас нь яриа. Тэгэхээр Ойд гэж хүн гадаадд суралцаж явхад зүгээр нэг байшин барилгатай холбоотой асуудлын шийдвэрлэхээс гадна хотын захиргаатай холбож өгөөд тэр хүнд нийтийн тээврийн хэрэгслэр үнэгүй явах тэр боломжийг гаргаж өгж байгаа. Вагоноор хөнгөлтөө билет авах боломжийг гаргаж өгж байгаа. Сургуулийн захиргаатай холбоод зөвхөн Ойд энэ сургууль сурдгийн улмаас ангиудаа солихгүй зөвхөн тэр ангитан хичээл орох тэр нөхцөлийг ингэж хангаж байгаа. Өөрөөр хэлбэл өргөөшөө бүхэл бүтэн гэр бүлийг хамаарч байна. Гүнзгий дээр ярих юм бол миний бүхэл тэнд амьдарч исэн хугацаанд байсан бүхэл үйл ажиллагаанд хөдөлмөр засалч оролцож явсан гэсэн. Ойд гэдэг хүнд те одоо нийгэмд идэвхтэй оролцох ч юм уу те дуртай ажиллаа хийх бусад одоо суралцах боломж яг тэр деталь одоо тэр жижиг нэгжүүдэд одоо яаж дэмжлэг үзүүлсэн. Бодит жишээ хэлээрэй гэсэн үг те. Тухайн улс оронд дөнгөж очиход би тэрэгцэртэй таягтай байсан. Тэгээд тэрэгцэртээр сууж явахаас өөр аргагүй болсон. Гэтэл ихэнх байшингууд нь шаттай байсан учраас надад хамгийн ихэнд ямар байшинд амьдрах вэ? Ойд. Тэгэхээр тэрэгцэртэй байгаа хүн чинь тэрэгцэртэйгээр асуудалгүй өөрөө гараа авчдаг хүний тусламжгүйгээр. Хүний тусламжгүйгээр өөрөө орчдөг байшин хайж өгсөн байна. Тэр байшин хангалттай том хаалгатай байх хэрэгтэй, лифттэй байх хэрэгтэй, босгохгүй байх хэрэгтэй, шатгүй байх хэрэгтэй. За дараа нь тэрэгцэртэйгээс гадна автобусны буюу нийтийн тээврийн буудал нь хамгийн ойрхон газрыг надад сонгож тэр байрыг сонгож өгсөн. Дараа нь автобусны буудалд очиод за чи энэ автобусны жолоочтой ингэж харьцсан шүү. Яг энэ зураасан дээр зогсно. Энэ зураасан дээр зогсохоор автобус хурж ирээд чамайг авна. Чи өөр зураас дээр зогсох юм бол автобусны жолооч чамайг харахгүй. Тэгээд тэр маршрутаар явж исэн бүх автобусны жолоочдод намайг танилцуулаад за ийм хүн энэ цагаас хойш таны энэ автобусаар явна шүү. Та энэ хүнд үйлчлэх ёстой гэдгийг нь ойлгуулж өгсөн. За тэр чигээрээ ингээд цаашаа сургуулийн захиргаан дээр очив. Сургуулийн захиргаан дээр очиход оюутнууд одоо өөрийнхөө ном дэвтрийг нэг хийдэг хайрцаг байдаг шүү дээ. Шкаф. Тэр шкафанд нь ихэнх нь дээгүр байралтай байсан чинь за танад ийм оюутан ирж байгаа учраас энэ хүүхдийн өндөр тэрэгцэртэй байгаа байдлыг тооцоод нам шкафанд хийлгэх ёстой гэдэг. Нэмэлт шкаф авчираад зоогоо тэрэнд нь байрлуулж гисэн. За дараа нь яасан чинь тэрэгцэртэй оюутан хүрээд ирсэн чинь ангиуд нь арай жижигхэн байсан учраас энэ хүүхэд энэ одоо залуу ийм ангид суралцж болохгүй. Тийм учраас тэрэгцэртэй дундуур нь маневр хийх хангалттай боломжтой ангид байрлах ёстой гэд тэр ангид нь байрлуулж гисэн. Өөрөөр хэлбэл ангийн бүхэлд нь сольж гисэн гэсэн үг. Одоо энэ бүгдийг хөдөлмөр засалчил дагуулж яваад хийгээд байгаа гэсэн үг. Тэгэхээр хөдөлмөр засал гэдэг бол зөвхөн цагаан халааттай эмч биш. Бүр эн чинь бүр нийгмийн ажилтай. Яг амьдралын бүхэл процессд оролцож явдаг хүн гэсэн үг байхгүй. Тухайн хүнд ямар хэрэгцээ байна? Тэр хэрэгцээг нь шийдэхэд нь тусалж өгч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл нийгэмд бүрэн дүүрэн чанартай бүтэн амьдралтай байхад нь тусалдаг хүний хөдөлмөр засалч гэж нэг талаас нь тодорхойлоод байна. Манад мис засал сайн хөгжиж штэ тийм ээ. Том зүрхний, тархины мис заслууд хийж гин. За эргэтэн шилжүүлэх мис заслууд хийж гин тийм үү. За тэгэл үе солих мис засал гээд. Тэгээ тэр хүмүүс эмнэлэгт хэд хоног хөвтдөг. 10 хоног л хөвтж байгаа штэ тий. За ямар шүү хүндрэлтэйгээс л шалтгаалж байна. Тэгэл гэртээ гарах болдог. Гараад тэр хүмүүс яах вэ гэдгийг
Энд цовлогч нар бол тэр Одоо болгон ёстой жинхэнэ хөдөлмөр засалж. хөдөлмөр засалж анхаардаг. Энэ үед хөдөлмөр засалж гэрийн үнэлгээ гэдэг юм хийдэг. Гэрийн үнэлгээ. Энэ хүн ийм байдалтай болцсон хүн гэртээ очиод яаж бие засах вэ? Яаж цайгаа уух вэ? Аюултай байна уу? Унах эрсдэлтэй байна уу? Ингээд орох хаалганаас нь ахуулаад бүх юмд нь үнэлгээ хийгээд шаардлагатай зүйлийг энийг ингэж өөрчлөе, энд тавилгыг зайчилж том зай гаргая ч гэдэг юм уу те. Ингэж гэрийн үнэлгээ хийдэг. За тэгэхээр түрүүнд нэвтрүүлэг эхлэхийн өмнө надаас нэг асуумж авсан шүү дээ. Тэгэхээр тэр асуумж маань ямар үнэлэлттэй гарваа? Би ер нь ямар хүн болж таарваа? Өдрийн туршдаа ингээл ажиллаа хийсээр агаал орой 6:30-д. Тэр дунд нь нэг өдрийн хоолыг хасчлаа. За тийм ээ 12 цагтаа өдрийн хоолой хийж. За. Тийм ээ. Энэ бол танд бас чухал хөдөлмөр. Гэхдээ маш чухал хөдөлмөр бол биш. Тий. Ерөнхийдөө яг багцлаад хэлвэл. За ерөнхийдөө бол багцлаад хэлэхэд бол таны хөдөлмөрийн баланс бол алдагдсан. Өдөржингөө ажил хийдэг. Одоо би яах ёстой вэ? Одоо энэ дөрвөн хөдөлмөр байгаа. Зөвхөн та энэний хоёрыг хийж ин. Тэгэхээр дөрвөн хөдөлмөрийгөө дөрвөлэн энэ хийхин тулд та өөртөө цаг зав гаргана гэсэн үг. Наадах чи 7 хоногоор гарвал би бас нэг спортод нэг цаг гаргаалаа. За баярлалаа. Ерөнхийдөө бол би баланслах ёстой. Дөрвөн хөдөлмөрөөс хоёрыг нь хийж байгаа л гэсэн үг юм байна. Тэгэхээр өнөөдрийн энэхүү сэдв маань их чухал юм байна гэдгийг бол ойдоо болор чулуу нарын бол маш том жишээн дээрээс бид нар үнэхээр ойлголоо. Энэ маань өшөө цаашаа хөгжих ёстой юм байна. Энийг өшөө хөгжүүлэхийн тулд та хэд маань маш сайн ажиллах ёстой юм байна гэдгийг бол асар сайн ойлголоо. Үзэгчид маань ч гэсэн энэ тал дээр бол сайн мэдээлэл авсан байх, энэ талаар сайн ойлгосон байх гэж бодож байна. Эрдэнэ цэцэг багштай мөн хамтарч хөтлсөн булган чимэгтэй мөн манай студид хүрэлцэн ирсэн оюутнууд болон зочиддоо хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.